Мал хулгайлах гэмтрэгт оногдуулах ялыг чагтах чиглэлээр хуулийн төсөл оруулж байгаа одоо эцсийн хилцүүлгээр батлагдах гэж байна. За энэ хилцүүлгийг бол манай орон нутагт малчит маань нэлээд анхааралтай одоо ажиглаж байгаа харж байгаа. Энэ үднээсээ бас одоо гишүүдтэй нэлээд холбогдож байгаа юм. Нэлээд хандж байгаа. За энэ дээр бол бас яг бидний өмнөх хилцүүлэг дээр бас хилцүүлгээс хараад хилцүүлгийн явцад өрнөсөн яриа бол хөвчлэн хөндрүүлэх нөхцөл байдал буюу олон тооны мал эдгийг тайлбарлаж нэлээд ярьсантай холбогдуулаад бас ташаа юм ойлголтууд бас авсан байна л да. Тэр агуулгаараа бас хандаж яриад байна лээ. Тэгэхээр одоо 2 бод буюу 8 бодоос дээш л бол одоо 20 хэл оноох юм байна. Одоо ял шийдэл оногдуулах юм байна гэсэн юм ойлголттой одоо хүмүүс нэлээд их байна лээ. Тийм учраас энийг ойлголтыг нэгмөр болгох үүднээс бас нэг тодорхой болгоод бас хэдэн зүйлийг хэлчихвэр юм байна гэж би бодсон юм. За ер нь бол бусдын малыг хулгайлсан бол нэг байна уу олон байна уу хамаагүй одоо ял шийтгэл хариуцлага заавал хүлээхээр одоо байгаа. Энэ бол одоо маргаангүй зүйл ээ. За одоо 7 ямаа байна уу нэг бод авсан хулгайлсан тохиолдолд бол одоо 6 сараас 5 жилийн хугацаагаар одоо 20 ял шийтгүүлэх энэ шийтгэл байгаа. За 2 бод буюу 8 богоос дээш бол одоо 2-оос 8 жилийн одоо 20 ялтай хөндрүүлэх нөхцөл байдлуудыг ингээ заагаад өгсөн. Энэ бол их юм тодорхой зүйл байгаамаа гэдэг бас хэлье гэж бодож байгаа. За хөндрүүлэх нөхцөл байдлын хувьд хууль санаачлагчдын хувьд бидний хувьд бол 4 зүйлийг оруулж ирсэн. За үүн дээр бас ажлын хэсэг бас гайгүй сайн ажилласан. Дээр нь бас гишүүдээс санал гаргаад 2 зүйл нэмэгдээд байгаа. Нэг нь бол одоо ажлын хэсэг оруулж ирсэн улсын хил нэвтрүүлж мал хулгайлсан бол хөндрүүлэх нөхцөл байдалтай болгож одоо ял шийтгэлийг одоо диспозицийг нэмж байгаа юм асуудал байгаа. Хоёр дахь нь даваасран гишүүний гаргасан санал байгаа. За амжиргааны их усрээс нь салгах буюу одоо 5 ямаатай хүний одоо 5 ямааг нь гэдэг юм уу одоо цайлын ганц үнийг нь авчвал одоо яах юм бэ гэдэг асуудал байна. Тэгэхээр тоонд одоо 2 бод 8 богоос дээш гэдэг өрөхгүй байна штэ гэдэг одоо хөндрүүлэхгүйгээр авч үзэхгүй гэдэг асуудлыг хөндөд тавьсан. Энэ уг асуудлыг хууль зүйн байгаа орон дээр яриад ажлын хэсгээр яриад энэ ноцтой хохирол учруулсан бол гэж оруулж ирж байгаа. За энэ сая хууль зүйн ойлголтын талаар сая бас байгаа орон дээр хэлж байгаа. За энэ бол энэ хохирогчийн амьдралын их усүр болсон эдийн засгийн ач холбогдол бүхий эд хөрөнгийн хамаарах ийм хохирол учруулсан бол гэдэг ийм зүйлтэй. За энэ бол одоо саяны энэ дамжиргааны их усрээс салгасан бол хөндрүүлэх нөхцөл байдалтай болж одоо 2-оос 8 жил хүртэл хугацаагаар 20 хэл оногдуулах ийм эргэцсэн үндэс бас өгөр бүрдэж байгаа гэдгийг бас хэлье. За түүнээс гадна энэ малчтын маань бас нэгэн бухимдаад байсан зүйл бол энэ нийтэд тусдаа хөдөлмөр эрхлүүлэх энэ 20 хэл ял оноодог байсан. За инхээр нэг малын хулгаан ял эдэлж байгаа гэдэг одоо аймгийн төвд нэг хэд хоног 10-аас 30 хоног гудамж хөвж байгаад хүрээд ирдэг. Үүнд нь бол одоо малчид нэлээд одоо шүүмжилтэд хандж ирсэн юм аа. Тэгээд уг ялыг бол одоо энэ хууль санаа шигт бол хасж эрүүгийн одоо тухайн зүйл залтаас бол хассан. За энэ залт бол одоо ингээд батлагдаж байгаа. За ер нь цаашид манай хууль хяналтынхан бас байж энэ юун дээр анхаарах вэ гэхээр энэ хохирол нөхөн төлөвлөлт гэдэг юм дээр одоо онцгой анхаарах шаардлагатай байгаа гэдгийг бас хэлье. Улсын прокурорынхан байж байна. За ер нь бол төр иргэнийхээ өмнө одоо сэргийгдсэн одоо зөрчигдсөн эрхийн сэргээх ийм одоо үндсэн хуулийн ийм үүрэг хүлээдэг төрийн үүргээ. Ийм учраас одоо малын хулгаан гэмтэрэг ер нь гэмтэргийн бол маш учирсан энэ хохирлыг нөхөн төлөвлөх энэ асуудлаар бол одоо хуулийн байгууллагууд онцгой анхаарал хандуулан ажиллах ёстой. За түүний дотор одоо прокурорын байгууллага одоо энд байна. Энэ хохирол нөхөн төлөвлөхтэй холбоотой асуудлаар бас энэ хууль зүйн байгаа орон дээр бас тодорхой одоо мэдээллүүдийг бас хийх зүйтэй гэж бас үзэж байгаагаа бас үүнд хэлье. Ер нь бол одоо хөндөгдсөн сэргийн эдлүүлнэ гэдэг маань хохирол учирсан бол түүнийг нь одоо нөхөн төлөвлөх энэ тогтолцоог боловсронгуй болох үүрэг нь бол төрж байгаа шүү гэдгийг бас энэ ашигт хэлье гэж бодож байна. Юу үгэл байгаа л да. Давсран гişүнэ тий. Тийм дараа нь дэмцэн дэмжээгүүд бас юу байгаа. За давсран гişүн.